Сайн байцгаана уу? За өдрөөр хэрэгжүүлэх сургамжууд номын 9 сарын 30-ны өдрийнхийг та бүхэндээ уншиж өгье. За өнөөдрийн ишлэлдэр Иохан номын 1:41-42 дээр гардаг Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод түүнийг Есүс дээр авчрав гэсэн ишлэл гарсан байна. За итгэгч хүн Есүс Христийг гэрчлэхдээ өдөр тутмын амьдралд учирдаг ойр тойрныхноос эхлэх нь хамгийн зөв зам юм. Гэхдээ сайн мэдээ огт танихгүй хүнд ярьж болохгүй гэсэн үг биш. Хизээж уулзж байгаагүй хүндлэнгийн хүнд Есүсийн амлалыг ярихад Бурхан түүнийг нь олонтаа ашигладаг. Гэхдээ өөрийг нь мэддэг, Христ амьдралд нь өөрчлөлт авчирч байг олж харж чадах ойр тойрныхондоо сайн мэдээ тараах нь хамгийн тохиромжтой арга юм. Андрей наргаар өөрийн ах Симонд Иесусыг гэрчилсэн байна. Сургууль дээр эзнийг гэрчлэхээс эмээдэг залуугийн талаар Walter Henriksen ярьсныг өгүүлье. Henriksen залуугаас ингэж асуув. "Joy, чи сургуулиасаа хэдэн оюутан таньдаг вэ? Яг чамайг нэрээр чинь мэддэг оюутнуудыг би хэлж байна. Би энэ дээрээ 2 сар л болж байгаа. 2-3 оюутан л тань. Joy, ирэх 4-7 хоногт сургууль дээрээ чи чадах чинээгээрээ олон оюутантай танилцсан. 50 оюутан гээд зорилго тавья. Чи тэдэнд сайн мэдээ ярих хэрэггүй. Итгэгч гэдгээч хэлэх шаардлагагүй. Чи тэдэнтэй танилц. Нөхрөл, тоглол, хамт хоол ид. Урлаг спортын арга хэмжээнд хамт оролцсон. Юу хийх нь чиний хэрэг. Гол нь өнөөдрөөс эхлээд сарын дараа гэхэд 50 оюутныг сайн таньдаг болсон бай. Сарын дараа эргээд ирэхэд минь надад хүн нэг бүрийг нэрээр нь дэлгэрэнгүй танилцуулж чаддаг болсон байгаа. Хенрикс ууслуутаас сарын дараа уулзахад залуу 6 хүнийг Христ рүү авчирсан байлаа. 50 хүнтэй дотносож чадсан эсхийг тэд ярьсангүй. Тэг шаардлагач байгаагүй. Учир нь эзэн татвар хураагчид ба нүгэлтнүүдтэй анд найз болж байхдаа үннийг гэрчлэх үүд хаалгыг нээж байсны адил найз нөхдөд болно гэдэг итгэлээ хуваалцах боломж юм байна гэдгийг тэр залуу ойлгосон байлаа. Өдөр тутмын амьдралдаа ойр дотныхоо хүмүүст эзэн Иесусыг гэрчлэн сайн мэдээ тарахдаа 2 зүйлийг анхаарах ёстой. Нэгт нь өөрөө үлгэр жишээ амьдрах. Эзэнтэй ойр дотны харилцаатай байх. Сайн мэдээг тунхаглавч өөрөө ариун шударга амьдрдаггүй бол ярьсан үгээ үүсгэсэнтэй адилхан юм. Хоёрт гэвлийн даргаыг хэрэглэлээ гээд тэр даруй үр дүн гарна гэж бодох хэрэггүй. Иесус авралын үйл явцыг тариа ургахтай зөвөрлсөн. Үр тарьсан өдрөө ургаж сурааж авдаг. Зарим хүн сайн мэдээг сонсонгуудаа авддаг нь үнэн. Гэхдээ тийм хүмүүс маш зөв. Ихэнх тохиолдолд сайн мэдээг сонссон хүн нүглээ ухаарах цаг хугацаа шаардлагатай бөгөөд эхэндээ ариун сүнсний дуу хоолойг эсэргүүцдэг. Энэ үйл явцын дараа л тэд үнэхээр дахин төрдөг. За. Энэ хүртэл сонсонд баярлалаа. Маргааш өглөөний хэсгээр дахин уулзцгаая. Түр баяртай.